Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би 7 дугаар сараа хэрхэн хийсэн талаар та бүхэнд танилцуулах гэж байна. Тэгэхээр би 7 дугаар сараараа цэнхэр өнгөийг сонгосон. Яагаад гэвэл арын фонт маань гоё, ягаан цэнхэр гэсэн colorful өнгөтэй учраас тохирно гэж бодсон. Дээрээс нь цэнхэр өнгөөр зуны илтгэхийг хүссэн байна. За, тэгэхээр хажуугийн хүснэгтэнд миний баримталж явдаг зарчим үг байна. Үүнийг нэг батын ундрал гэдэг яруу найраг зохиож хэлсэн байдаг. Та нар мэдхүү? Мэдэж аваарай. Яагаад гэвэл тэр удахгүй том хүн болно. За. Тэгээд дараа goals гэдэг хэсгийг гаргаж өгсөн. 4 ширхэг goals оруулсан. За, хэдүүлээ хуудсыг хөлцгий. За, үүний дараа календар маань гарч ирлээ. Календар маань их simple, минималист болсон байгаа та бүхэн ажиглаж байна. SS гэсэн хоёр улбартай нүднээс амралтын өдрүүдийг харахад маш гоё эмх цэгцтэй харагдаж байна. За, хажуугийн хүснэгт хажуугийн хуудсанд habit tracker маань харагдаж байна. Habit-уудаа харах юм шимжаагүй байгаа. Та бүхэн миний бүрийн фиг хараад ямар их залгасныг харж болно. Сүүл рүүгээ явуулж хөрснэг харцгаая. Уучлаарай, жоохон хэцүү байсан л та. Тэгээд Dailies гэж үлгээд шинэ юм гаргасан байгаа. Тэгэхгүй болвол өдрийг ямар зохион байгуулалтгүйгээр хийцгөө өнгөрүүлэх нь ууртай байна. Тиймээс 8 цагт босоод ийшээгээ 24 эсвэл 23 цаг хүртэл өдөрт юу байсан байх ёстойгоо багтааж өгсөн. Тийм хүснэгт гаргасан. За, хажууд нь sleep log. За, sleep logд маань миний унтах цагууд багтах бөгөөд мөн амралтын өдрүүдэд эхлэх боломжтой харагдаж байна. За, тэгэхээр ерөнхийдөө дахиад адилаар нэр дунтахыг би зорно. За, эргүүлэнгүүт та нар юу гэж бодож байна? Юу байгаа гэж бодож байна? Харцгаая. Нэг утас. Энэ завсраар ивэрээ оруулах. За. Running list гараад ирлээ. Running list гэж юу болохыг та нар мэдхийг хүсвэл дээр гарч байгаа холбоосоор ороод өмнөх бичлэгэн дээр тайлбарласан байгаа. Тэрийг үзээрэй. Тэгээд тэгэхээр 7/7-ныхоо running list-ийг төлөвлөсөн. Нөөц хэсэг дээр би өмнө юу гэж ойлгохгүйсэн л та. Тэгээд би ойлгосон. Тэгсэн ойлгох юм байхгүй зүрх хүслээр л өмчих хэвчээсэн байлээ. Тэгсэн дугуулсан. Энд ерөнхийдөө 7 хоногт юу хийх гэсэн байх шаардлагатайгаа биччихвэл амар эд юм билээ. Тэгээд тэрийг харж агаад бичдэг өдөр нь тэр ажлаа амжуулах вэ гэж тооцоолох боломжтой. За, ингээд 3-7 хоног, 4-7 хоног. За, үүний дараа ногоон өнгөтэй 5-7 хоног маань гарч ирлээ. За, ингээд миний 7 дугаар сарын төлөвлөгөө маань үгээр өндөрлөө. Тэгээд хэдүүлээс нь хаалмаар байна уу? Дэраны лист маань. За, уучлаарай, манайхан бяцхан техникийн садал гарлаа. За, тэгэхээр хэдүүлээ миний өмнөх running list дээр юу болж хувирсныг хамтдаа харцгаая. За, төлөвлөсний дараа ерөнхийдөө иймэрхүү харагддаг байгаа. Энд чинь ингээд 7 хоногт хийх ёстой юм төлөвлөхгүй дээ. Хизээ нэг хийх вэ гэдгийг бичнэ. За, тэгээд энэ дээгүүр миний mood tracker-ууд явж байна. Ингээд энэ тас явж байна. За, ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ анхаарал хандуулсан та бүхэндээ фокусгүй маш их намайг фокуслаач. Би энд байна. Хөрхөмөр. За, ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн 8 дугаар сараараа хамтдаа иргэн уулзцгаая.